gang. Ёо юу яцхан залуусаа Yota House-ын цоошин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр маань нэвтрүүлэг Skull Lounge Bar-аас хүрж байна. Өнөөдөр маань зочноор Вандэ Баамлын гишүүн Хибо уралцсан. За урилгыг хүлээн авах. За маш их баярлалаа. Баярлалаа ба. За ойрын санаа ачаа. Ойрын санаа ачин гэх юм бол одоо соло цомгоо хийж гин. Хоо тийм үү. Тийм соло цомог хийж байгаа. Тэгээд нэг 10 дуутай 8 сараас өмнө ямарчсан бэлэн болгоно гэж төлөвлөсөн. Тиймэрхүү төлөвлөгөөтэй ажиллаж байна да. Хамгийн сүүлд гарсан цомог 20 онд юм. Баярлалаа. 21 он байна уу 20 онд. Баярлалаа гэдэг. Карантин үед гарсан тийм. 8 дуутай энэ удаа. Нилээн намс суудсан одоо бит хоёр чинь. Одоо мөнхөд 21 Wonderbo second album гэж гарангуутлаа баярлалаа гэх. Жохон намс суудсан гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш нэг хитвэтэй бас юм хийхгүй жаад 100-100 гэж сая ичээд. Тэгээд ерөнхий жохон завсарлаад бясалгаад байж байгаад одоо яг соло альбом хийгээд явчихна. Одоо бас нэг дабл цомог хийгээгүй байж байгаад айгүй удаан хугацааны дараа нэг дабл цомог хийдсэн баг. Тэр нь уран бүтээлч дуу. Тийм, SNDIS шүү баг. Тийм, SNDIS хойш баг. 28 дуутай байлоо. Мэдгүй одоо тоог нь санахгүй. Бараг нилээ хассан. Тэндээс бол. Тийм. Баярлалаа цомог болохоор бас олон хамтралтай. Тийм. Гинжин, Лил Төги, Татарын Заяа ах, Анир тийм мөрчин мэдгэлээ. Тийм лээ. Юунсаа өмнө жилийн зунаас хойшоо баг тэгээд юм жоохон чимээг болсон уу? Тийм, чимээг байжгаад тус-тустай ганц нэг юмнууд хийж агаад тэгээд ерөнхий чимээг байжгаа тэгээд одоо энэ чийл чимээ орж ин да. Сайн нэг шин дуу цэцэгдсэн байсан те. Хэд хоногийн өмнө даваа жишээтэй. Тийм. Хит аварцсан доо. Тийм, хит аварцсан доо. Амар хурдан хугацаанд хийгээд тэгээд аюу шахуу хугацаанд гаргасан. Тэгтээ гоё бүтээл болсон гэж бодож байгаа. Одоо бас өрн дулаан цаг ирж байна. Тэгээд энэ 100 ер нь бас ямархуу төлөвлөгөөтэй шин дуунууд, хамтрлууд энд тэнд тоглолт ч юм уу тэр талаараас ойрын том тоглолттой ажил. Тэр 100-100 дээр очтол энэ бас зарим юмнууд нь яригдаа явж байгаа. Өөр юмнууд нь фестивал нэтер болно. Тэгээд дээрэс нь өргөж байгаа газраа бас дуулах тийм төлөвлөгөөтэй л байгаа. Газрууд дээрээ. Тэгээд ямар ч сан энэ 100 одоо энэ хаврыг ашиглаад гоё өрн талаа цаг орж иж байгаа юм чинь. Эхэлж байгаа юм чинь ерөөсөө гоё хипхоп дуунууд тэгээд дээрэс нь 100-ыг ингээ харуулсан нэг тийм гоё EDM дуунууд хийвэл зүгээр юм болов гэж ботсон. Миний бодлоор бол цомгондоо бол ерөнхий тэгж хий гэж бодож байна. Бас нэг амар хайр яг байгальтаа дуулна. Гэтэ бас амар учир зүггүй хуучин дуунууд шиг бас тэгж амар оруулахгүй л гэж бодож байна. За одоо хэдхэн хоногийн дараа Triple X хит аварц оролцсон тий. Тийм оролцсон. Тэрний талаар товч мэдээлэл. Тэрний талаар товч мэдээлэх юм бол түрүү жилийнхээс арай далаацтай болж өнгөж байгаа юм лээ. Тэнгүүт бит хоёр болохоор одоо бит хоёр жилтгөө би бас байгаа. Тэнгүүт энэ жил нэр дэвшсэн номинацууд аягүй цөөхөн. Хитрхи олон хитрхийг амар олон номинац ингэж шигч ингэж байж байгаа ч гэсэн бит хоёрын дэвшиж байгаа нь бол цөөхөн. Тийм тэгээ аягүй гоё нүсэр юм болох гэж бодож байна. Хүмүүс аягүй зурагтаарч тэр одоо сошиалч тэр ингээл үздэг. Тийм. Өмнө жил юу ямар шагнал авлаа? Android тийм. Тийм. Тэрний талаар ер нь ямар хөө сэтгэлдээ Android шагналыг авах. Би юусаа аавна гэж бас нэг бодоагүй байсан ба. Бас нэг өрсөлдөд байлаа. Тамир байсан. Тамир байгаагүй баха. Байгаагүй л. Тамир байгаагүй. Өөр чин Limit King 113 Trishna байсан уу? Өөр чин хэн байлаа? Одоо сайн нэрийн сандгүй. Ямар ч сан хүмүүстэй өрсөлдсөн. Тэгээд үзэгчдийн санал айгүй өндөр байсан. Тэгээд шүүгчдийн бас санал тэгээд ерөнхийдөө нийлээд тэгээд авсан гэж би ойлгосон. Тэгэнгүүтээ одоо яагаад тэр номинац дээр нэр дэвшсэн бэ гэвэл одоо бит хоёр одоо ингээ хайрын дуу дуулдаг ингээ pop дуу дуулдаг гэж явж байгаа шүү дээ бас давхар ингээд хипхоп ингээд тэнгуут хипхоп дээр ингээд хийж чаддаг ч гэсэн дутуу үнэлэгдэм болоо гэж боддог байхгүй. Тийм учраас бас яг тэрэн дээр нэр дэвшсэн. Тэгээд яг шагнал авч чадсан. Тэгээ бас надаас гадна бас хүмүүс нэр дэвшсэн бүх хүмүүс баг тэрийг авах хэрэгтэй байсан л гэж бодож байна. Энэ жилийн хувьд тэгвэл шагнал авч чадна гэж бодож байна. Гүү баха.
миний бодлоор бол бас нэг Багцаа амар авахгүй гордож нэг амар гордож мөрдсөн юм бол байхгүй. Тэр багцаа бол байхгүй бас. Багцаа бол яг ерөнхий бас авахгүй л гэж бодож байна. Одоо Ингээд ингээд хэлэхэд 4 сарын 20 Triple X Hit Music Awards маань 2 дахь жилдээ болж байгаа. Тасалбарыг болохоор Shopee CGM-ээс авах юм байл шүү. Та бүгдээ сүрэлцэн ирээрээ. Тэгээд мөн энэ нойрд бас одоо энэ жил гэх юм уу? Одоо 2024 луу жил бас юм тийм гал бас Өчтэй жил өчтэй гадаа дотоод бөө юм болж шүү. Одоо энэ хипхопын тэ бифүүд, дисүүд бас мөн сонирхолтой юм асуудлууд кино урлагч гэсэн болж байгаа шүү дээ тий. Тэр талаар ер нь одоо энэ хипхоп ялангуяа өрнөж байгаа биф дис одоо шинхэн бифүүд, дисүүд бас удаан хугацааны дараа Монгол Монгол гадаадгүй гинт гарч буцаа гараад ирлээ шүү дээ тий. Тэр талаар ер нь юу гэж бодож байна тийм байр суурьтай сэтгэлээ болцооч. Үзэгчийн байр сууриас байхад бол амар гоё л. Тий. Тэгээ бусдаар бол одоо нэг амар бифлж байгааг болохоор яг бит хоёрлоо ингээд над руу ч гэсэн ингээд бас дайрж исэн хүмүүс ингээд байгаа. Гэхдээ үзэгчдийн судлаас ингээд яг ингээд толдоод ингээд харахад бол амар сонирхолтой. Ер нь бол бидрийг амар үзэж харах юмтай л болгож шүү дээ. Тийм учраас бол амар гоё юм л гэж бодож байна. Луу жил бүр эхлээл шууд түүмэр гэх юм. Тийм бүр гаалгаал те жинкээс та гаалгаал. Жинкэн гаалгаал. Маань Ятагаас өмнөх дугааруудыг үзсэн үү? Үзсэн. Орж ирэхээс өмнө Mercy-Sam-ийг тэгээд Limit King ахын, Fla ахын тэгээд өөрхийн орлоо. Киз хамгийн их. Тийм бас үзөөц. Ингээд битэрийн гол цугаад ингээд суусан чи ямар сэтгэл төрж гоё юм байна. Би ерөөсөө ганцаараа нэвтрүүлэгт орж байгааг болохоор угсаа яг надаа нэг тийм тухтайлаа л да. Ганцаараа ярина гэхээр тухтай гэхдээ бас жоохон сандармаарч их юм уу. Сүүлд баг нэг тоглолтын өмнөх нэг нэвтрүүлэгт орсон уу тий? Тэрнээс шууд нэвтрүүлэг. Тийм нөгөө Харагдаагүй тий. Тэр ч баг нэвтрүүлэг гэх юм уу? Юу ч гэх юм те. Ярилцлага гэх юм уу? ярилцлага Зөвхөн телевизээр гарч байгаа болохоор телевизийнх ярилцлага л гэдэг шүү дээ. За ерөнхийдөө манай дөрмийг бол мэдж байгаа шүү дээ. Хоёр асуулт тавина. Аль нэгийг сонгож чадахгүй бол шат нэ. за эхний асуултаа асуух уу? за Triple X үү? XMF үү? Triplex Triplex-тэй одоо бас эд аваад цолох чинь бүх одоо хүмүүс л оролцож байна шүү дээ. Тийм учраас Triplex XMF одоо гэхдээ дангаараа ингэж хамтлаг гэдэг хүмүүстэй хамтарч тоглолт хийж байгаа. Тэрнээс өмнө нөгөө нэг дандаа ингээл яг фестивалийн журмаар хийдэг үст. Одоо тэргээ болж байгаа л тийм. Одоо ер нь тэргээ болж шууд дан ингээл түрүү жил хүртэл оппозит гэл. тийм баг шүү. за энэ одоо гадаад цацгүй ингээл диспивтэй шүү дээ. Тэнгүүт Америкийн одоо рэпийн хипхопын зах зээлд ингээд бас нэг юм амар хуваагдал гарсан байгаа юм л да тий. Drake, J. Cole, Kendrick гэдэг pop хийдийн бас гурав тий. Хоорондоо ингээд дилж जैन, beef үүсэж जैन тий. Тэнгүүт тэрдэл дээр ер нь юу гэдэг тий аль нэгнийх нь талд ч юм уу, аль нэгний сонсдог ч юм уу тиймэрхүү үзэлтэй байдаг. Миний бодлоор бол Drake-ийг хамгийн их хитуудаа, хамгийн их одоо цомогтой, хамгийн их хийж үтээсэн юмтай гэдэг утгаар нь Drake-ийг сонгож байгаа. Тэгээ уусаа бас зарим хипхоп тоонуудын сонсдог, pop-ын сонсдог. Тийм учраас Drake. За тэгвэл миний дараагийн асуулт болохоор J. Cole уу, Kendrick Lamar уу? Би энэ хоёрыг ерөөсөө хоёулангийн ерөөсөө бараг л нэг амар сонсдог юм аа. Хитүүдийн л аягүй их сонсдог. Тийм учраас энгэр одоо юу гэж хариулмаар юм бэ? Арай гоё н гэж бодож байгаа нь арай илүү их дуунуудын сонсдог гэх юм бол Kendrick Lamar л гэж бодож байна. Kendrick-ийг сонглоо. Окей. За. Эпогийн хувьд бас beatmaker тий. Тийм beatmaker. Би одоо нөгөө Цупари гээд нөгөө Бабута амтсан дууны тэгээд тэрний одоо нэрийг нь юу гэдэг вэ? Ямар классик юм бэ? Замэн гээд дууны бас нөгөө хамтлагаараа хийсэн Братаны нэг дуу байгаа шүү. Тийм. Тэрний аяг хийсэн. Тэгээд өөр чин цомгон дээр бас зөндөө дуунуудын аянуудыг ямарчсан хийжсэн. Тэгээ бүх одоо цомгныхоо саунд инженерийг ямарчсан хариуцаад хийдэг. Монголоос одоо яг таалагддаг одоо нэг чадвартай юм идэг beatmaker. Одоо талигач ах маань байсан. Тэнгүүтлээ тэр хүн л амар сэтгэлд үлдсэн хүн. Надаа яг тэгээд ая ихийг ер нь анх баг
зааж өгч исэн хүмүүс юм аахгүй. Тэгээд өөр зөндөл байгаа л да. Тэгээд төөг 18-ыг бас сайн гэж хэлмээр. Одоо дуунуудын ихэнх нь л баг 18 флемчний дуун дээр гэл нэг хэсэг явдаг байсан шүү дээ. Тийм учраас төөг 18-ыг бас сайн гэж хэлмээр байна. Майн онд хүмүүнийг бас амар сайн гэж хэлмээр байна. Цаач бас шалгах шүү дээ тий. Тэгээ за тэгвэл дараагийн асуулт болохоор Dr. Dre юу? Metro Boomin гоо. Metro Boomin. Яагаад Metro Boomin? Dr. Dre ч гэсэн агуу шүү дээ. Тэгээ агуулдаа гэхдээ орчин үед бол одоо бидрийг сонсох юмтай байлгаж байгаа метрогүй юм байхгүй шүү дээ. Тийм метрогүй юм байхгүй шүү дээ. Тийм учраас зүгээр Metro Boomin-ыг сонгож байна. Сонголт Metro Boomin тий. За ингээд манай Yota House маань хамтрагч байгууллага Moti Mongolia тэгээд шинээр гарсан юм байлээ. Moti GoPro Kit гэдэг энэ л болохоор 12,000 соролттой тэгээ хүчийн ихсгэж багасгадаг мөн батарейны хаягдал гарахгүй тэгээд юу юм бэлээ шингэн болон подын боломжтой тэр юу нэг recycle гэх юм уу тийм төглөх юм бэлээ за зочиндоо задлаа наа чи мас зөөлөн шийтэй бас тэгээд дотроо юм заавар маавартай ингээд хүнтэйгээ байдаг. Зуны 100 тоглолт болоод жилийн хугацаа болчихлоо тий. Тийм бараг л жил боллоо шүү дээ. Бас их том том амжилт рекорд ивцэн. Ер нь өөрсдөө цэнгэлт дүүрнэ гэж ямар хувьдаа итгэлтэй байсан уу? Анх бол тэгэл барьцгүүдээ за чадах болоо да. Жохон тээлтэйсэн баг. Яах бол ийх бол гэл. Тэгэл нэг хүн одоо алзаах тэгэл үржрэл за угаасаа чаднаа зүгээр асуудал байхгүй доош итгэж ин гэл. Тэгээ бит хоёрыг яг ташуурч өгчээсэн. Тэгээ ар гэрийнхэн ч гэсэн бүгд найз нөхөд ч гэсэн зориглоод үзэлтэй гэд. Тэгээд бит хоёр яг зориглол хийсэн. Тэгээд амжилтанд хүрсэн бүх сонсогч нар тэгээд бит хоёрыг үзгээд ирсэндээ амар баяртай байгаа. Тэгээд зарим нэг артист, зарим нэг ч гэлтгүй ер нь ихэнх артистууд ирсэн. Тэгээд тэрэн дээр бол баяртай байгаа. Амар 100% сэтгэл ханаа. 2 жил дараалал цэнгэлдэг тоглолцсон шүү дээ. Өмнө нь өөндөө нэг Gangbei тэгээд лочсны 3 тэг өнгөр дараа жилийн шууд хамтлагаараа бас их том амжилт шүү. Дараагийн асуулт руу гаръя. За дараагийн асуулт маань болохоор Travis Scott уу, A$AP Rocky юу? Хэцүү асуулт юм тий. Би тэгтээ A$AP Rocky-гийн дуунуудыг яг тийж шимтэж амар сонсдгоо. Тэгээд Travis Scott-ыг бол машиндаа чангалаа явдаг. Тийм учраас тийм сүүлийн Utopia замгын бүр амар байсан шүү. Тэр бол fire. Тийм тэр бүр Mike Dean-тэй хамтарсан баг шүү дээ. Mike Dean байсан. Тэгэл YouTube-ээс баг Mike Dean гэж хайж маягаал. Цаашин яжидл нөгөө бит гэл Astro World-ыг гаргаж байгаа үедээ Grammy Defeat авч чадаагүй шүү дээ. Тэгсэн чинь сая бас дахиж нөгөө Utopia цомгоороо Grammy нэр дэвшээд бас алдсан. Цаашин энэ дээр бас жоохон юм сэтгэл дондоор л байгаа юм байлээ. Тэр сошиалаар тэрнээс битүү юм яваад. Travis Scott-ийн тэр сүулт гаргасан пүүз нь бас амар л шүү дээ. Тийм байл тий. Тэр нэг хүн өмссөн байгааг нөгөө нэг Travis өөрөө өмссөн байгаа тийм нөгөө трейлерыг үзсэн ч юм бас яа тэр пүүз бас гарахтаа нэг хэдхэн цаг. Тийм цаасан тэгээ өөрөө айгуу тэрийг өмсөн ингээд тэр бүр амар гоё. Богийн багнаас дарханд өнгөрсөн тий. Хэдэн онд ер нь хотод орж ирсэн? Би чинь 14 онд хотод орж ирээд тэгээд энэ жил гинэ 2 жил сураад тэгээд яг төгсөжсэн байхгүй. Энэ чи 52 сураад тэр үед хипхоп сонсдог байсан уу? Одоо ах нарыг аггүй. Би чинь баг ерөөсөө хипхоп сонсдгоо, ер нь хөгжим сонсдгоо байсан. Тэгээд тэр үед нөгөө 13 онд нэг S2, S3 гэл Samsung-ийн утаснуудад үүссэн шүү дээ. Тэнгүүт вершнийг өөрчлөөд өг гэд найздаа өгж явуулаад өөрөө болохоор нөгөө утсыг нэг өдөр авсан аахгүй. Тэгээ ингээд чихвчтэй нөхсөн надаа. Тэнгүүт нь маандаа ингээд бас хөгжим сонсож байхгүй удаад байвал гээд
Тэгээ хөгжим сонсоол ингээл алхаал ингээл явж исэн чи яг оппозитийн дуунууд ингээд бүр битүү ингээд бүр дээрээс ингээд давхардаж махвардсан. Тэгээ тэрийг ингээд сонсчоод оо ёстой за энэ хүмүүс бол миний хүмүүс юм байна. Сонсох хүмүүс юм байна. За одоо сонсч эхлэе гэд. Тэнгүүтлээ чи ноцон дээр байгаа дуунуудаа надаас ингээд суулгаад өгчөөч гэсэн чи за гэд. Тэгээ суулгаж өгөөд интернетээс татчихын дээр ингээд бүр амар олон юм чи залхуурал. Тэнгүүтлээ суулгуулчаал чихвчээрээ ингээд сонсч чихвч авч байгаа юм чинь. Олон улсын худалдааны төв гэдэг газраас шууд чихвч аваад тэгэл дуу сонсдог болол. Тэгээ хотод ирээд тэгэл оппозитийн тэгэл хуучны бас нэг ганц нэг дуунуудыг сонсоол I stop-ийн нөгөө нэг кассет өгдөг байсан. Тэгээ тэрийг баг бахт зүгээр ягаад ч юм хөгжмөнөр ингээд тавьчихдаг байсан. Тэрийг бас айл сонсож stop-ийн нэг юм байдаг гэсэн. айл болгон I stop-ийн ямар нэг тэгэл ах сүүлд л ер нь хипхопт амар дурлал за гоё юм байна да гэл тэгэл сонсч байсан. Тэр утасны дуунаас бас их юм тиймсэн байж тас тий. Харин тэр найзаас маань бас их болсон. Анханаас бас ингээд гарсан хамтлаг дуучид ингээд бас таймгоо хэд байдаг л даалаа. Тий. Тэр ер нь том төлөөлөл нь вандэ боож болох уу? Болж үзэж болох уу? Болно. Тэгвэл дараагийн асуултанд оръё. Ванкуш клик бүүм үү? Клик бүүм гэж бодож байна. Тэр чинь хипхоп уур амьсгалыг ингээд амар ингэж тастаж оруулсан шүү дээ биднэрт. Тэгээ би чинь хөгжим сонсдог болоод нэг удаагүй байгаа шүү дээ. Тэгтээ ингээд сүулт ингээд юмнуудыг ингээд сэргээд сонсож байгаа байхгүй. Ухрааж тэнгуут ялчгүй клик бүүмийн үгнүүд бол буруу газар зөв загтал тэр мөрнөөс чарт ТV юу лээ? ТV чарт л. Тэр ингээд амар явдаг байж лээ. Зурагтаар л ер нь айгүй хин аалдуудын энэ доонууд бүр айгүй яадаг байсан. Болов жоохон багт. Тэгээд тэнгууд би айгүй их тэр ялгаагүй л харж лээсэн баг. Гэтэ яг сүулт ингээл ухраагаа сонсож байгаа байхгүй. Тэнгууд бүр оо. Тэгээс тэр цоны зугаа тоглолцох гээд яж их олон хүмүүстэй хамтарсан дуу хэлээтэй бас. Ханд зөндөө хүмүүстэй. Бараг 10 хэд дуу. Бараг 7 хоногт нэг дуу, 2 дуу муу гараадсан юм. Тэгээд ингээл үзгээр л чин дуу гээл. Амар их ялзуулсан тий. Тэгээ тэр нэг хэдэн дуу гарсан бэ? 13 дуу байна уу 12 дуу гарсан. Тэгэл залуугаас нь ахуулаад бүгднтэй рок pop руу өрлөө шүү дээ. Тэгснээр хийсэн. Бид хоёр ч бүр ингээ өглөө нь ингэж дуугаа хийгээл тэгэл өдөр нь ингэж гадар дотор ажлууд ингэж амжуулж явж байгаа л тэнгүүтлээ оройн шууд баг клипэндээ маргааш оройн шууд гарч маа. Тэнгүүтлээ зарим үед ингээ үгүй ингээ ерөөс санахгүй ингээ. За байж араа. Мөнгөлөг ингээ клип хийж байгаа шүү дээ. Чи ингээл хэл хүлээгээл ингээл зураглаач нартайгаа юм яриад ингээл цуг ажилтдаг хүмүүстэйгээ юм ярьж хахад бид хоёр зүгээр ингээл үг мүгэ ингээл заримдаа санахгүй ингээл текстээ ингээл уншаал. Тэгжсэн үед бол байгаа. Тэгээд тухайн үед 100% ер нь бид хоёрын тухайн үед гарсан дуунууд. Яг анхны гарсан нь болохоор өмнө нь 1 сард аль үшээ хийсэн байсан л да. Тэгвэл тэр хийсэн хамтрал асуулт руугаа орж байгаа шүү. Тэр хамтрал хийсэн хүмүүсээс цэцээ юу? Сережо юу? Сережо. Ямар Хойлонд нь л амар саналтай байл цуг хийх баах гэл. Хоёулаа таатай үлээж аваа. Хоёулаа таатай үлээж аваад аюу гоё ингээл жолно. За энэ дээр тати да. За окей за ингээд хэвчлэг ингээд баг албасаар ингээд гуруудаа цуг штэ. Дуу талаасаа биш ингээд хүн талаасаа ингээд хоёулынгийн респект хийгээд тэгээд за cheers. Guys. Тоос чангаш. Яа. Амар. Бабутай ойрд холбоотой байгаа юу? Хинтээ? Бабу. Цаа чи Японд сурж байгаа. Тийм. Бас энэ Тийж багтнаас гэжтэй. 2 дуун дээр орлоо. Бараг Хоёр жилийн өмнө л холбоотой байсан юм. Тэгээд сториг нь үзэл бараг холбоотой юм шиг л байдаг дөө. Тэгвэл дараагийн асуулт нь болохоор бабуу юу, шувуу юу? Бабуу юу, шувуу юу? Яа ямар асуултаа тийм. Бас ховын талаасаа бас бод. Ховын талаасаа шувууч nice guy, бабууч nice guy. За би яагаад энэ хүнийг сонгож байгаа Тий, тайлбарж олж тий. Ингээ хоёр хамт ингээд хамтарсан ингээд дуутай. Тэгээд дээрэс нь
одоо ингээл ах дүүгийн барилдлага гэдэг ингээд зөндөө удаан байцсан. Тэр утгаараа ингээд хайртай дүү. Тийм учраас амар хөөрхөн зантай. Аль ч үед респект хийдэг. Тэгээд тийм учраас бабууг сонгож байна. Билүү ойр өгдөг учраас. Шуугийн талаар. Шуугийн талаар сүүлд нөгөө нэг сайфер дээр нэлээд их юм ярьсан. Тэгээд яаж ийж үгүй яаж манаас ингээд цээжлэхгүй байна өчтөр ингээд битсэн гэдэг. Би болохоор өдөр нь ингээд бичсэн. Тэгээд тэрийг ингээд цээжлэх гээд 24 тагт бичсэн. Тэнгүүтлээ 12-ын л нэг арай ч юу гэж дууссан. Хит орцноо бэлтгэл юу ярьж шүү. Би нэг очиж бүгдийг өвгөө харсан. Үгэж хэлсэн. Ингээд энэ тэнд ингээд зогсцсан. Тэнгүүт ингээд шуу ер нь надтай амар ойр харьцаад ингээд битээ гангаа бит гоо байсан аахгүй. Нөгөө шуу надтай амар гоё зантай санагцсан. Тэр сайпер дээр чи багна өвжи бро биш л. Одоо чи хоёр дахь нь. Хоёр дахь нь тий. Хоёр дахь дээр нь андуурчиж. Хоёр дахь дээр нь шуу тэгээд нэнэ ганга мөвжи би гэдэг ингээд 5 яг тэр хоёрын цол хийсэн болохоор нөгөө олоолаа 70 нэг хоёр яг зөвлөсөд тэгээд таг сан. Өндрүүд нь нэг сквад болоод арай жоохон амхнууд, нуруу амхнууд нэг сквад болсон. За тэгэл дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт нь болохоор загвар өмсөгч пүрвд болом уу? Сансармаа юу? Аль утгаараа юм? Зүгээр аль ч утгаар нь байд. Яаж утгаар нь яаж тэгээд одоо өөрийн чинь тойрогоос шийдсэн. үзэл бодол шүү дээ тий. За би жоохон бодоотой. За тий. Сонголт байгаа татаж болно. Эсвэл сонгож болно. Манай сансармаа чинь Уунаныг клипэн дээр тоглож исэн. Тэгээд дээрээс нь бас гайгүй гоё холбоотой гэж. Тий, холбоотой өмнө нь ингээд наан цаана ой сайн уу маань уу гэ мэдтэй бастай. Судалгаан дээр мэдсэн. Тэгэхээр сансармааг сонгоё. Арай ойр. Тийм учраас сансармааг сонгосон тий. Окей. За дараагийн асуулт. Дараагийн асуулт болохоор давай даашаа юу? Morning Star уу? Яа. Яаж ингэж асууж чадваа? Харин тэгэл Ята хаус болохоор тэгэл асуучлаа. Би ч юм болохоор Morning Star-тай баг 21 20 оноос хойш баг найзууд гэж баг ингээл эндтэй устаа тэгээ хоёлаа нэг дуу их юм ихүүгээ. Би тэр ингээ хоёр дуу таахгүй. Тэгээд Даашаатай болохоор сүүл танилцсан. Тэгээд одоо ингээ 100-100 их гэж. Тос гоё найз. Тийм гоё найз. Тэгэхээр за дээр татъя да. За окей. За хоёр За энэ дээр татъя. Алин хоёултай гоё nice. За ингээ энэ хоногийг Morning Star даваад иш хоёр төлөө. Тийм. Cheers. Йоо. Энсиос чанга юм шүү. Бэшүүч гэж уус чангалаа. Сэлж хипхоп хэрэглээ. Хипхоп. Юу анх Ванда бандлаг гарч иж та билүүчтэй Энэ нэрлийн рекордс. Тий. холбоотой шүү тий. Тий. Тэр нь тэр талаар бас нэг Тэнд юу хэдэн жил байж хэдэн уран бүтээл. За тэр чин бит хоёр анх 17 оны 12 сард очсон байхгүй. Дуугаа ингээ явуулчаад инэрлэх рүү ингээ явуулчаад тэгээд байжсэн чинь хэд хоногийн дараа ингээ хүрээд ирээч гэдгсэн байхгүй. Тэгээд тэр чин бүр амар санаандгүй тохиолдол байхгүй. Дуугаа явуулсан болохоор ингээл байж байгаа л инэрл ах ингээ лайв хийгээ ингээ байжсэн байхгүй. Тэнгүүт нь шөнийн баг 2 өнгөрч исэн юм а. Тэнгүүт нь би ингээ уцаа ингээ үзэж ингээ хөвчихсэн аа. Та ингээ шинэ хүмүүстэй ингээ юу авах боломжтой юу? Хамтарч ажиллах боломжтой юу? Хүсэлтэй юу гэдгсэн чинь аан зэ гингүүтлээ шууд комент ингэж харж байгаа байхгүй юу? Тэнгүүтлээ аан зэ гингүүтлээ шууд хариулаад эхэлсэн байхгүй юу? Боломжтой ер нь тхийг хүсэж байна гэд.
Тэнгүүтэл за гээд бодчингуутлаа дууга шууд юу руу нүлээд инстаграмаар плүүдээ би ингээд вандед хийсэн чинь вандед шууд явуулцаахгүй. Тэгсэн чинь 2 3 хоногийн дараа илүү шууд тоор ингээд шин дуу байна уу хүрээдрээ бичүүлчих гээд тэгээ бит хоёр очиод ямар ч сан дууга бичүүлээд тэгээ тэр цагаас хойш шууд Bluetooth Records ороод тэгээ тэр чин тухайн үед чин за айгүй олон хүмүүс л байгаад гэсэн битмейкерүүд тэгээд нэг артистууд гэл. Тэгээ бит хоёр хамгийн жоохон тэгэл дэлгүүр мэлгүүр гаргаал тэгэл дуунуудаа гээл байждаг нэг тиймэрхүү хийсэн. Тэгээд бас гоё л хийсэн. Тэгээд 19 онд за клиптэй болох хэрэгтэй. 18 оны одоо 100 штэ тэнгуүтлээ клиптэй болох хэрэгтэй гэ. Тэгээд Монстарлоо сайн хийжсэн. Тэгээд энэрл ах чи тэрийг яг тухайн үед дэмжижсэн. Тэгээд тэрэнд нь амар баярлдаг. Гараа ол тэндээс эхэлж. Тийм гараа ол тэндээс хийсэн. Тэгээд Таширдуулаад явсан байна. зөвлөгөөнүүд өгчсэн болохоор баярлалтай шүү дээ. Цаашмал чадвартай рэпер шүү дээ. Ер нь бол Монголд Одоо бас чадвартай продюсер болсон. Тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Monster уу Belucci юу? Monster. Яагаад вэ гэхээр яг хоо гараагаа ингэж муухай ингэж яаж магадгүй л дээ. Гэхдээ ингээд бит хоёрт ингээд аюу олон нөгөө нэг юунуудыг клипнүүдийг хийж өгсөн. Аюу олон ингэж продюсинг тэгээ ингээд туслалцаа тэгээд ах дүүсээ харилцаа. Тэгээ нэг хэсэг нь болоо ингээд яс болохоор ингээд сонгочлоо. Арай өөр асуулт байсан бол бас арай өөр дээр тэгээд баг сүүлийн 3 цомогч тэр хоёроо Monster-аас гарсан. Тийм. Мөнхөд 21 тэгээ second album тэнгуүтлээ юу бүгд яг. Миний санаж байгаа тэр нэг лофтод хийжсэн тэг юуг нь цомогийнхоо нээлтийг. Тийм. Тэрийг сан. I Love-д анхны баг. Тэр чинь биштэр байдаг лөө тэр мөнхөд 21. Яон дээр хийсэн. 12 сарын 8-нд тэгчингүүтлээ зүгээр нэг өдөрлөг маркийн юм зүгээр лофтод хийжсэн санагдаж. Тэндээс амар их залуучууд зөвлөрсөн. Тийм. Лофтод нөгөө яг тэр 19 лөө 18 билүү 19 онд. 19 онд ч тийм. 19 оны ихэр хэвгүй. Дөнгөж Таиландаас ямарсан баахан клиптэй ирчээл тэгэл яг за одоо тэр дээр нэг яриа санаанд орчлаа. Чи яагаад өөрийг чи номер 1 илүү юу гэдэг лээ гэсэн чи 100 дуун дээрээ зүгээр тэгээ хэлсэн шүү дээ гэдэг чинь нэг ярьслаг байдаг гэсэн. Яа би тэрийг бодгоор ингээ хөлс гараад тэр яа. Гэтэ тэр чинь 20 морьтой байсан хэрч 6 жилийн өмнө юм шүү дээ. Тэр цомгийн бас чойдгтэй байсан мөнхөд 21 гэдэг бас гоё дуу шүү дээ. Тэр чойдгтой хийснээс гадна ямар ч юугүй хамтарсан хүн байхгүй мөнхөд 21 ингээд 10 хэдэн дуутай гарсан шүү дээ. Тэр бас хамгийн ихний дуу нөө юу лээ Screws not try. Тэр бас гоё. тэр гоё лөө тийм. Нэрийн бас орж ирдэг. Хаяада нэг. Тэгээ тэрийгээ бас дуулд шүү дээ. Нөгөө дуулсан шүү дээ. Тэгээд нөгөө цомгийнхоо өдөрлөг дээр ямар халуун. Тийм ээ нөө. Юу ачих юм аа. Очроос халаа тэгээд давхраас халцаал гэж байгаа. За дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт нь болохоор шин дарах нь уу, хуучин дарах нь уу? Нэг англиад шүү дээ. Шинэ хооч ингээд бас тагсан нэг. Энэ эбогийн хувьд алинд нь байсан юм. Би болохоор шиний хээтэд байсан. Тэнгүүтлээ тэр нь юу гэсэн үг? Хээтэй гэдэг нь нөгөө нэг юм балкон дээр юм хээтэй. Тэр чинь өгний давчлаад байна гэж чинь. Балкон дээр хээтэй ангууд тэрийг хээтэй гэж. Хээтэй ихэд ямар өгний давчлал юм бол гэсэн юм уу? Одоо яаж шинэ дархан ч юм арай өөр гэдэг хаа. Би одоо 10 хэдэн жил амьдраагүй тийм арай буруу зүг рүү ярьж байгаа. Аль нь нөгөө нэг гүүртэй. Гүүртэй ч гүүрнээс наашаа болохоор хээтэй болчих واخхой. Гүүрнээс цаашаа болохоор микер гэж явангуутлаа, хуучин дархан гэж явангуутлаа, төмөр зам монтаг явчих واخхой. Тэнгүүтлээ хуучин дархан нь болохоор өөр. Тэнгүүтлээ наашаа бүр ингээд за дархан 50-аас наашаа явангуут тэр чин хуучин хороол гэж явдаг واخхой. Бүр амар өөр. Дахныг энэ тийг сайн мэддэг. Би миний оттог маршрут ч юм болохоор очиод буугаал клабда тоглоод тэгээд буцаал. Өөр нэг газар очсон газар бол нэг клаб руу л явдаг. Замаа бол мэдээд байгаа. Бусдын насаа мэддэг. Тэр гүүрийг бол мэдээд байгаа юм. Миний мэдгээр бол хамгийн гангстай ер нь амар тийм чанга ер нь кул гэх юм уу? Тийм газар нь болохоор хээтэй бол ерөөсөө биш. Хуучаар л тэгээд төмөр зам тэгээд тэр хоёр л гэсэн. Тэгвэл хуучин дарах нь шин дарах нь. Хуучин дарах нь шин дарах нь. Тий. Асуулт маань хуучин дарах уу? Хуучин дарах нь тий. Окей. Юу
Ер нь e-sport тал руугаа хэр сонирхолтой вэ? Бас нэлээд сонирхолтой. Тэгэж үү. Юу тоглолт вэ? Dota юу? Go? Dota тоглодог. Өшөө Dota-гаас өөр тоглоом тоглодог. Go тоглож чадна гэхдээ нэг сонирхдаг юм аа. Ер нь Dota юу тий? Тийм, ер нь Dota. Дуртай чемпион. Тэгээд юу нөгөө тэр чинь 2K FIFA эдэр чинь юунд орох юм аа? E-sport яг уу орно л та яг уу тэмцээн мэмцээн ч юм янз бүр болдог. Орно шүү дээ. Орно. Дэлхийн аварга юм болж байгаа юм чи орно шүү дээ. Тийм. Ер нь Dota-гийн дуртай чемпион. Өвжил энэ 18 19 оны өвжи. Би бүр Анатай уулзч үзхийг хүсдэг шүү дээ. Тийм. Наа сэдвч чинь шал өөр болох. Дуртай хиро. Тийм, тоглох дуртай ер нь main те lane ч юм уу одоо ямар lane явж ямар бат хирогоор тоглох дуртай. Carry дээр би яг тэрийг яг ингээд бодоод юм аа. Анагийн тэр carry дээр нөгөө Ember аваад нэг авраг авдаг тэр бүр яа биш. Тэр Ember амар шүү. Тэнгүүтлээ тэрнээс болоод ч юм уу Ember амар тоглох дуртай. Ember ч ус алдаг батралтай. Тэгээ сүүлүүдс mid Ember member шиг үү. Тийм mid яг Tops нь тэнгүүтлээ Kiyotaka гэж сүлд байжсэн аа. Өөр чин хэм гарч ирлээ дээ. Бүр амар гоц гарч. Одоо ч тэгээд энэ нөгөө хүүхдүүд юм уу одоо яг өсвөр насныхан бүр амар тоглодог болж шүү дээ. Энэ чинь бүр ийм том одоо соёл болчиход байна шүү дээ. CS:GO дээр хүртэл ингээд donk гэдэг нэг 10 эдтэй хүүхд бүр зүгээр бүгд 5 эсрэг нэг баг халаач зүгээр мессежл гэдэгээс одоо тэгээд шал өвд. Цаг хугацаа тэгээд монголчуудаас яаж юм те аюун дэлхийд үзэж байна те e-спортоор бүр амжилт гаргаж байна. Монголц бүр одоо Монгол зол бүр дэм алж л те. За тэгвэл дараагийн асуулт маань те ер нь PC тоглолт нь шүү дээ те. PC ер нь орж тоглолт уу? Тоглодог байсан. Гэтэ одоо баг болчиход гэрээсээ шүү дээ. Гэрээсээ зүгээр Dota тоглож байгаа. Ер нь ямар PC тоглолт вэ? Тэгэл таарлцсан даа гэж. За тэгвэл дараагийн асуулт маань болохоор Ace үү, Lafo? Тийм бас айгуу дээ гоё хоёр PC. Бэс тоглож тоглох дуртай. Хамгийн их орж тоглосноо л нэрлээ дөө. Хамгийн их орж тоглосноо л яг оюутан бахтаа бас амар их ордог байсан аахгүй. Бидэд нэг найзуудаараа тэгээ цагиндаа суудаг хондог байсан аахгүй. Тэгэд Lafo гэж хэлээ да. Lafo тий. Тийм Lafo. Одоо бол тэгэж хонж монж багтаа үсттэй гэрээсээ юм чинь тэгтээ мэдээж юу гэдэг нэг юм юу идэв штэ тий гэртээ тоглохоос илүү заримдаа 5-5-аараа ч юм уу бөөндөө нэг ганц цуглаад нэг хоорондоо үзэх бас гоё идэв штэ. Тэгж тоглол юм хийсэн ш. Шууд Discord-д ороод тэгэл яадаг. Бидэд хамгийн их хонж нөгөө нэг тоглож моголдог байсан Lafo болохоор тэгэл Lafo гэлжлээ. Лавчуус алдартай л та яалтч юм. 100-100 тоглолтоос хойш тэгээд бараг цэнгэлдэгдээс аягүй их тоглолтууд болсон тий. Тий харин яг тоглосон. Бид хоёр яг дараа жил нь тэгээд бас хүн бүхэн ой могоо хийгээл тэгэл. Их явсан да тий. Тэгэл тэр болгон дээр нь очиод ямарсан. Зарим дээр нь үзэг чигээл зарим дээр нь шууд ингээл дуу. Лүмөнөө дээр таарсан ш хэдүүлээ нэг яг тайз бууж яг тайзнаас зөрж бууж таарсан ш. Тэгвэл дараагийн асуултанд оръё. За. Лүмөнөө юу татаар уу? Би яг Лүминогийн доонуудыг бас тэр намайг дагаад Цингээс өөр бас нэг заримдаагаас өөр нэг амар мэдхгүй. Татарын доонуудыг бол амар сонсч байсан. Тийм учраас татар гэж хэлмээр. Лүминогийн доонуудыг бас зарим доонуудыг бас үнэхээр яг сонсч чаддгүй маа. Яг ч нөгөө нэг миний яг тайп биш ингээд чивчээр ингээд сонсоод ингээд юу ангуут юм Цингэнтэй доонууд хийдэж штэ заадвал чин тэнгуут бас за гэд. Татарын доонууд бас жоохон хитрхи биш ээ. Илүү амьдрал талтай гэх юм уу? Ингээд ганцаараа бай ойлгож өгдөг ингээд ганцаараа ингээд сонсоход тохиромжтой. Тийм учраас татар гэж. Татар зэгтэй бас амар амар. За манай Skull Lounge коктейл орж ирж байна. За тийм Skull Lounge барын маань партен дээр анх баяр. Let's go. Коктейлээрээ биднийг дайлах нэ. White нэг. За Хинднэ. Энэ хинтээ. За надаа юм уу. За. Сингапур. За. Энэ манай нэрийн коктейл За. байгаа. Sweet spicy. Нэг юм уу надаа яг. За. Бороо үнтэй бороо. Энэхүү коктейлийг амсахаар бол манайх Skull Lounge pub bar гэж
Амсаарай. Yes sir. За. За нэг өвлөдөө амш. Одоо нэг Америкт юу хийдэж штэ нэг том биг. Одоо хүртэл ингээд маргаан тайлагдаагүй, хин нэмбэн тайлагдаагүй. Tobacco big юу? Хоёул амар леженд хэмжээний хүмүүс. Бид тэр ерөөсө баг тэр үеийн хипхопыг сонсдгүй байсан болохоор Ухрааж юу? үгүй ухрааж бүр 90-д он руу очдгоо байсан болохоор тэгэнгүүт за үз. Тэгвэл өөрийнхөө хувьдлаас шууд л тэгэл Tobacco big. Би ингээд сүүлд ингээд YouTube-ээс ингээд сонсож байхад бол надаа биги бол хамаагүй гоё санагдсан. Tobacco-с илүү хамаагүй swag-тай нэг юм өөрөөхөр юм шиг санагдсан. Тэгэхээр бигийг сонгож байна. Тэгээ бас хүмүүс бас биги гэдэг юм аа. Тийм би бас биги. Тийм учраас зүгээр бигийг сонгож байна. Надаа угаасаа биги тэр за ерөнхий угаасаа биги. Энэ хоёроос ингээд нас орсноос нь хойш тэгэл хичнээн цом хичнээн дууч гайв тий. Тэгэл цомгууд нь гарч л байд. Тийм явж Явуулжлээ. Тэгэл хүмүүс бас ингээл зарим нэг хоолойг нь аваад нэг хамтрал хийцэн ингээл юунууд хүртэл зөндөө байдаг тий. жаавал тий. Тийм одоо бүр сүүлийн үед энэ нөгөө юугаар TikTok-оор амар их явдаг тий. Нөгөө юуг нэгээд өөр аян дээр юм нэг оруулсан Tobacco-ийн хоолойг, бигийн хоолойг тэгээд золон болгоцсон. Тэр амар дурггүй тий. Зүгээр ингээ байгаа юм гоё юм ингээ байгаагаар нь байлгах юм бас. Тэгвэл тэр TikTok юм ч юм бас арай л муухай. Гэтэ TikTok ч өөр юм уу болчиход байна л та. Энэ одоо орчин үеийн бас нэг юм соёлын сошиал соёлын нэг хэсэг болчиход байгаа шүү дээ TikTok ч. TikTok-оор хүртэл дуунууд одолж юм. Ямар нэгэн кино юу ч хийдэг контент ч юм ямар нэгэн TikTok дээрээс одолж юм. Бүжиг ч гэсэн те. Түнгүүд хүн болгон энэ хүүхдүүд залуучууд хөгчүүл хамаагүй бүгдээрээ л хүртэл TikTok хийсэн бүжиглсэн дагаад дуулсан. Динг дангаас буссан дээ. Тэрээс Тэрээс уснаа гоё. Тэр бас авир те. Тэгтээ яа тэр бол айгүйх явдаг шүү. За тэгвэл дараагийн асуулт руу оръё. Чойдог уу спид юу? За Хоёр сайхан найзын хооронд нь харьцууллаа. скил талаас нь хэлэх юм бол нөгөө нэг одоо фристайл одоо хипхопт олон жил бүтгсэн гэдэг утгаар нь бодох юм бол спидилтэй гэтээ бас скил талаас нь үгжилт одоо юу гэдэг бүх юмнаас нь ингээд хараад үзэх юм бол бас чойдог амир авьяастай байхгүй. Тэгэхээр одоо аллийн сонгох юм. За шот юм байна. За. Окей. Ингээд Аль талаараач. хоёр брогийнхоо Дийшсэнгүй гэдэг тий. За cheers. За cheers. Чойдог спиди. Яа. Чойдог спидийг нөхөө. Чанга шүү дээ. Чойдогтой тэгээд дөө хоёрын санал тавьсан уу эхлээд. Чойдогтой мөнгөд орногдоод Битээр ингээ хийцээсэн блючи дээр дуугаа. Тэгсэн чинь чойдог надаа юм вершн аа. Тэгээд окей тэгээд оруулж ирсэн. Хойд. Тэгээд дэжгүй гоё орсон л гэж. гурав Чойдог дээр нь орж ирдэг дуун дээр тий. Чойдог амар орж идэж нүү. No drama. Би Jen am set chat гэдэг нэг юм бүр яг нэг юм trap. Саадахны чи бас нөгөө нэг амар хит дуун юу шүү дээ. Намайг чойдог гэсэн болохоос би өмдөө тайлггээгүй ямар доолээ. 24 тий. Гэтэ юу түгүү бишээ. 24 биш. Yank. Тийм. Yank ч лөө Тэгээд тэр нэг чили илүү тэрнтэй гаргаснаа TT гэдэг унаас. Гоё шүү дээ. өвөл Намайг харахад дараад байна гэдэг. Тийм. Гэтэ тэр хамгийн ер нь wild newsтэй. Чи нэ сонс дуртай өгч юм уу нөө? Тэр чинь 24 спид дураатай хэлсэн. Би гэтэ юунд дуртай чойдгийн нөгөө Томтой хийдэг. Надтай ойрхон бай гэдэг нэг доод шүү дээ. Тийм. Тэр нэг Томын талаар нэр нэг асуух гэсэн. Нэг дуу бас уран бүтээл байдаг те. Том ч анх баг бид нөгөө нэг дөнгөж дуу гэж эхэлж байхдаа найзуудаас аахгүй. SoundCloud дээр нэг дуунууд нь байдаг те. Бид ч амар найзууд тэгээд Том бас аяадаг мэдэг гэдэг танилцчихсэн. Тэгээд бас нөгөө
хамтралын юм тухайн үед нөгөө нэг дөнгөж бэлэвчэд орцоо хаагуур тоонтой бас нэг 23 дуу ямарчсан гэж. Тэгээд сүүлд Америк яваад явснаасаа хойш бас юм хийж чадсангүй. Тэгээд цаачин бол амар сайн битмейкер. Өндөр залуу тий. Айгүй өндөр. Метр 90 шүү дээ бүр. Түрүүн бас нэг хэлсэн ш төг 18 их бидний дан дээр бас нэг хэсэг ингээд явсан гэдэг. Тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Mag Godot төг 18 уу? Асуултыг яг хэн бэлдсэн бэ? Оо багаараа ярьж байгаа. Хамтаараа шүү дээ. Одоо би тэр чинь юу гэж яасан наалтхаа байсан шүү дээ. Үгүй ээ. Ямар навшаа бэлдээд. Үгүй би энэ бүр энэ надад бол ямар ч сонголт алах нэр. Шатаа. За шууд. Гэтэ бас тэр нөгөө гол нь бит хоёр бас нөгөө хамт оож байгаа гэдгээр бас айгүй хантай аваад байгаа шүү дээ. За чиш. Тэр хоёрын хотлоо. За Шараас Omega төг харна. Алийн аль гэхдээ тэр хоёр чинь хоёулаа л ингээл бит хоёрын бүх хит дуунуудын ард хамтарсан учраас алийн сонгочдохгүй. Man on the moon. Ус нэмэлээ. Тэрнээс гадна эмэгтэй уран бүтээлч рок попи эднэртэй бас айгүй хэлэхгүй хэд уран бүтээлүүд тусгасан те. Сүүл царан туягчтай тэрний өмнө Сэрчмаа, Сарина, Ока, Энергэл Энэ баг хамаг хүнтэй л хамтарсан үстэй яг үнэ тий. Сэрүүнэтэй чинь бараг 2 бас хоёулаас амар хийдэх шүү тий. Тийм шүү дээ. Хүйтэн нөгөөт нь юу лээ? дөнгөн дан. Тийм дөнгөн дан шүү дээ. Дөнгөн дагны чинь юунд авлаа? Хөсгөл билүү? Үгүй шүү дээ. Тэр чинь юунд авсан? Нөгөө дөнгөн данганыг болохоор байгаль дээр Байкал дээр авсан. Бид Орос руу яваад нэг хэд хэдэн клип хийж явахдаа хоёр талаас авалзаад. Тийшээ явах талаасаа авалзаад. Хоёр талаас яг нэг чиг дээр Тий, нэг чиг дээр гоё байсан уу? Гоё байсан. Амар хүүтэн гэтээ амар гоё байсан. цаач мацтай амар гоё болоод тий. Амар гоё. Дизетийн хатгур зүгийн Нэг ингээд юм нуглаанууд ингээд хийчдэг. Тухайн чи дрилок дэс тий. Тий. Ийм урт тий. Тэр бүр амар хэцүү юм бэл. энэ хатгур зүүнийг хэсэг нөгөө нэг Монголд яваал тэгэн Саринагийн тэр нөгөө нэг дизет хийдэг бүхий дээрээ мэрээ яваал тэр мэрч бас л Монголыг. Тэгээд тэрний дараа жил нөгөө XMF дээр дуулж ирсэн ш Сарина чи өөрөө гарч ирж дизет тэр хоёр. Тий. За дараагийн асуулт руу гарах уу? Дараагийн асуулт. Тэгвэл нэмэгтэй уран бүтээлчдээс 3 охноос анхмаа юу? Эсвэл кивигээс окей юу? Хойлонтой л хандсан. Ямар дуун дээр л нөгөө клипэн дээр чинь анхмаа гардаг шүү дээ. Юун дээр шүү дээ галт хэрэг дээр гардаг тий. Хайлчихсан мөн билүү? Тий мөн. Тий. Тэгтээ Нока дэсэн дунд нь бас туртай. Зүрхээ гам гэдэг тий. Тэрээс гоё доо. Жибогийн соло. Тий, соло байсан. Тэгээд коллаб гэдэг. Аль нь нас чухал хүмүүс баг. тий. Сонголтыг За, одоо энэ бод удаа. хэлдэг. Анхмаа хичээ намайг уучлаарай. Тэгээд окей хичээг сонгоч. За. Цог дуу муу хийгээл ингээл өө тэгээл ингээл наан цаана ингээл бас жоохон ойр ажилласан болохоор окей хичээг сонгоч гэж бодлоо. Татаад ах юм бол бас нэлээ муудах гээд. Тэ жоохон манар. Хүний өөрийн тийм сонголт юм шиг тий. Хүмүүсээс ойлгох байлгүй дээ. Нэг сонглоо гэж ямар тэрнтэй тэгээд бүр ингээд тэр үедээ л байнга хамт байх юм биш дээ. Чамаас. За би надад нэг юм асуулт байна л да. Хипхоп урлагийг одоо хийснээр биш үү? Ер нь одоо энэ урлагт нийтлээ шүү дээ тий. Бас том амжилтыг үзүүллээ. Бас Монгол хүмүүсүүдийн сонсоогүй шийдвүүдийг хүртэл сонсууллаа. Тэнгүүдээ хипхоп урлаг ингээд юм хийснээр ер нь энэ сонголтыг одоо энэ сонголтоо ер нь зөв гэж боддог. Зүг гэж боддог. Минийх тэгтээ баг амар сонин сонголт байсан шүү. Гинт бүр эхнээсээ баг зүгээр хийгээд үзье дөө гэсэн сонголт байсан. Аз утсан маягаар. За зүгээр хийгээд үзье дөө эн чинь ямар хуу байд юм байна гэд. Тийм сонголтоор байжсэн. Тэгээд 2 3 хийсний дараа өө эн чинь миний юм байсан юм шүү дээ. За би нэг чадах юм байна гэж ойлгож ирсэн. Амьдралд чи ер нь хэр том өөрчлөлт
хийсэн бэ? Хипхоп хийснээр. Энийхийг баг за Тэр хувилж ярил. хувилж ярил за баг 200 300 за баг 400 тэрнээс ч их байж магадгүй. Амар их өөрчлөлт авчирсан шүү дээ надад. Тэгээ би чинь нөгөө нэг намайг ингээд нөгөө нэг юм нөгөө би нөгөө оюутан болцсон. Тэгээ ажилд орё гэдэг. Тэгээд нөгөө нэг ажлын газар нөгөө анкет ингээд өгч штэ. Тэнгүүт чи амар жоохон царайтай байна. Чи ингээд наснаасаа ингээд жоохон харагдаад наа тийм учраас боломжгүй. Тэгээд за тэгвэл хоббигоо ингээд хийгээд үзье гэдэг тийм сонголтон дээр очсон байхгүй. Тэгсэн чинь тэр маань тэгээд айгу ансан гэх юм уу? Амар сонин тохиолдлоор ингээд хийж эхлэв. За ингээд тэгээ хийж чадахгүй байвал зүгээр ингээд хүмүүс ингээд хоолоо бичээд ингээд саунд инженер явъя гэж бодож ирсэн. Тэгсэн чинь жоо авиастай л байсан юм байл л дээ. Бас өөрөө чи мэдгүй онлайн весийг нээж гисэн баг тийм нээж өгөөл ингээл тэр чинь ингээл пак гэл ингээл шууд шал өөр амьдралтай болж байгаа шүү дээ. Энгийн байгаагаасаа тий. Хийх тусам ингээл нэмэгдээл ингээл хөө би ингэчүүл гоё юм байна, тэгчүүл гоё юм ингээл боддог. Тим дээр очицсан. Нэг л мэдгэдэг. Энэ их одоо юу гэдэг те алтер нэрүүнд те энэ бүх юм гинт ингээд өөр төр чинь ингээд амар хачи өргөдчих гэсэн үг шүү дээ те. Тэнгүүд амар гинтийн байсан уу? Жохон дасгаж гудамжинд явах хүн амт тараад зааж ярьж мээрэл ихлээ. Них амар гинт бол орж ирвэ. Тэгэл явцын дондор ингээл за ингээл боо чаан ингээл дэмждээ шүү гэж эхлээл тэгэл их амар гинт бол байгаагүй. Тэ амар гоё юм бэл гэж утсан тухайд. Тухайд бол тэгж тэгэл за нэг одоо яах вэ гэж бодохгүй тийм л хөвгтэйс тэгэл. Чиний хийсэн уран бүтээл дээр нэг чиний таг байдаг шүү дээ. Ямар классик юм бай боо гэд. Энийг яг ямар юунаас сэтэж өөрөө ингэж бодож за ингээл хийж гэдэг. Бодож одлоод ах юм байгаагүй. Шот нөгөө нэг мөнх багны годомж гээд тэрийг сонсож аваад тэр чи 17 онд ч тийм тэрийг ингэ сонсож аваад энэ чи ямар амар юм бэ. За цэцэг ингүүтлээ тувгүй ах хэлдэж штэ. Ямар классик юм бэ? Яв баг. Тэнгүүт нь чин баг тайг юм шүү ингүүтлээ. За ямар классик юм бэ боо. Тэг би одоо бас яг тэр тамга хүн амьтнаар хилүүлт юм уу гэсэн чи бүх амьтаа олдохгүй л хүмүүс. Лука бороор нэг хэлжүүл. Харин тийм хилүүлчүүд яг ориг хүнээр хэлжүүл гоё л. Тэгвэл энэ яриараа орсных мөнх багны гудамж нэгийг бол сонсож байна. Тийм. Дуртай. Сонслог авах дуртай. Чинь классик шүү дээ. Зохиолтой ингээд явсан юм шүү дээ. Тийм гоё. Тийм masterpiece. Хүмүүс яг ингэж нэг бүтнээр нь ингэж яг нэг юугаар нь сонсвол бас. Тэгвэл нэг салгацсан хүмүүсээс сонсвол байдаг шүү дээ. YouTube тавьсан. Тэргээр нь сонсвол бас нэг яах вэ ингээд ойлгох нь яг ингээд бүтэн ингээд нэг 50 минутын ингээд хийцэн байж тэргээр нь сонсвол бас. Oh shit гэд ингээд буудлын хаалга малга цогч мөхөө тий. За хаашчаа би гэсэн чинь номын сан гэдэг. Тэрийг сонсвол бас гоё. Залуучууд би тэр чинь бүр яг ингээд явж байхдаа татчавчингуутлаа юу ажилласан аахгүй. Хотоос ингээд дарханлуу ингээд нөө манай үйл явцсан. Үүлээ чи хойноос өрөөд ирнэ. Тэнгүүтлээ явж явах замдаа ганцаархнаа нийтийн вагоноор явж байхдаа нэг чивчээр сонсч байсан аахгүй. Тэгж бараг сонсч байсан гэх юм. Одоо бас энэ мөнх багны гудамж part 2 бас хийгдэж байгаа. Тэгээд тэрэн дээр бас collaboration хийж байгаа байлээ тий. Тийм. тэр талаараас сэтгэлээ нэг тийм сэтгэлээ ямар ч сонсцсан гоё л л. Одоо ямар ч жоохон завгүй байгаа. Тэрийгээ тэгээд яг ямар сэтгэл төрж чамруу ингээл за маань ингээ мөнх багны гудамж хоёрыг хийх гэж байна. Энэ дээр ингээд хамтраад ингээд энэ дээр ингээ ороод өгч гэдэг. гоё л санагдсан. Санал тавих уу? Гоё санагдсан. Тэнгүүт тэрэн дээр болохоор ая ингээ ирч байгаа штэ. Тэнгүүт нэг юм тодорхой ингээ сэдв барьж аваа. Тэнгүүтээ тэрэн дээрээ ингээ дуулвал баг гоё юм санагдсан. Хоёрын хамтралууд ч юм бас. Хоёрын хамтралууд аадсан шүү дээ. Тийм. Гоё би бол end one дуртай. Юун дээр end one нэг дууллаа. Зуны 100 дээр илүү. Тийм штэ. Тий, зуны 100 дээр дуулсан штэ. Сүүл рүүгээ гарч ир дууллаа. Нилээн сүулт Сүүл гарч ирсэн тий. Тий.
Би Тэгж энэ гаргаж дууг байна. юу байхад нь цацгаагүй Тэр баг анхны удаа юу гэж тайзандаа дуулж байгаа энэ дуу. Тийм. Бараг нэг амар дуулж муулаагүй байсан. Дуулаагүй үсттэй тий. Тийм. Анхны шиг ганц санагдаад. нэг бааранд л зүгээр явсан байж магадгүй гэхгүй. Би бол яг сетэндээ байлгадаг гэсэн. За окей. Одоо болохоор хүн хэсэг рүү орж байна. Part 2 буюу хүн хэсэг рүү орж байна. Ер нь бол айгу баг их хэн татгаараа. Тийм нэг тиймэрхүү хэсэг рүү орж гэж бодож бэлдсэн шүү. Бодож бэлдсэн. Тэгээд судалгаагаа бас аль болох чадхаараа хийсэн. Тийм тэгээд за асуулт руу гарцгаая. Сайн бас нэг хэсэг өмнөх дугаар өөрөө ч орсыг өмнөх дугаар дээр нэг биф болоод өнгөрлөө шүү дээ. Тийм. Тэрэн дээр хөндлөнгөөс харахад Юу тэгэл мэдгүй. Тэгэл үзэгчдийн байсан юмс юу ихтэй тэгэл. тэр дэхтэй бас амар явсан. Над руу бүр хүртэл чарт орж ирсэн юу райс шүү дээ. Амар юм бичээд хүмүүс чи юу асуугаад байгаа маа ингэдэг. Амар эвгүйсэн шүү дээ. Би одоо юу вэ? Тэгвэл fly юу rocket би юу? Амар олон ингээд нөгөө нэг хамтрал хийцэн тэгээд дээрэс нь ингээд 18 оноос хойш ингээд брог явцсан. Тийм учраас зүгээр фла. Яагаад вэ гэхээр ингээд битээр нөгөө нэг би за битээр ч гэжтэй би нөгөө нэг анх санал тавьсан байхгүй. Нөгөө нэг жохоохт ингээд нэг ийм дуу байна. Late night-ыг ингээд та энэ дээр ингээд нэг ороод өгөөч хаа. Гिचээч тхүү гэсэн чинь. Тэгээ брог ямар ч асуудал байхгүй. Тэгээ жохоох шууд ороод. Тэгээд тэрий чинь шууд зургатаа цацаад ингэсэн чинь тэгээ нэлээд хийтэл зоохгүй. Тийм учраас л ойрын бро тэгээд анхны ингээд нэг шууд calibration ингээд лайчсноос хүлэн зөвшөөрсөн. Тэгэл бүх юм байгаа шүү дээ. Дооч яаж юм. Уран бүтээл талаасаа л биш зүгээр угаасаа нэг юм байгаа шүү дээ. Түрүүн бас нэг зуны зугаа тоглолтыг ярихад нэг халзаах ингээд урам зориг өгөөд ингээд хийсэн ингээд гисэн шүү дээ. Энэ дараагийн асуулт. Халзаах уу? Ишка юу? Ямар ч юм те. За хүн хэсэг болохоор тэгэл гिचээжсэн магадгүй. Бас ойлгоорой. Үүх. Классик юм За байна. баг за шата би бэлдэж идэм юм дөө гэдэг шиг. За окей. Хоёлаа л амар өнтэй хувийн орсон. Тэнгүүтээ хоёлаа л амар тийм юу байсан. Пүшилж өгсөн. Тэгээ хоёлаа л Бас хэлэх үү? хүнсэнтэй хүмүүс. Зуны 100 нэг хамтарсан тоглолт байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг хэсэг 2 сар байрлсан. Нэг байранд дөө байж 3 сарын 20-д нэс юм уу? Байрлсан гэхээр чинь 2 сар байна. 2 сар байрлсан шүү дээ. тэг тоглолт болтлоо тий. Харин тийм. Тоглолт байрлал за. байнгын цуг. Айгуу Байнгын дотсон бах тий. Нилээн татнасан. Бас тэнд чинь бас Одоо хэдэн жилийн хугацаанд бас шкахтаа бас ингээл татна ингээл байж байгаа шүү дээ. Тийм учраас тэгэл. тэр дэрэс тоглолт хийж байгаа эдтэйгээ бас орой болгоныг цуг байх өдөржин хоол идэх өдөржин цуг явах орой ингээл таймгтангаа Киноны баг унтахаас өмнө яг юуны баг маг гэдэг шиг тэгэл. Надад бол амар дэмэжтэй сонголт. За тэгвэл дараагийн асуулт руу оръё. Гангаа юу баяна юу? Гангби. Тэг ямар утгаар нь зүгээр одоо яг Зүгээр битээр утгагүй ингэ те. асуултаа тавьчих. Тэгээд Асуултаа Ямар ч утгагүй те. өөрөө яг чиг дотроо бодоод хувийн талаас нь үзэх юм уу эсвэл карьерийн талаар нь үзэх юм уу? Чиний өөрөө сонголт шүү дээ. Тийм. Яаж ч ер нь Тэр зүгээр яг энэ яаж хоёр үнэлгээд Тийм, энэ хоёрын аль нь вэ гэж асууж байгаа өөрөөс чинь. Тийм. Алийн энэ хоёрын аль нь яг Тэр хоёрын карьераар нь хэлэх үү илүү эсвэл найзаараа юугаараа гэдэг нь бол хамаагүй. өөрөө чинь сонголт. Найзынхаа хувьд юм уу, карьерийнхаа хувьд юм уу, рэп одоо тий скилийнхаа хувьд ч юм уу,
хөвөн талаасаа ч юм уу гэдэг шиг хамаагүй юм байна. Тийм асуулт орж ирэх чичтэй. Юу төсөөлжсэн энэ асуултыг амар халж шүү бас л. Амар алж байна. Халж байна. Халахад бол халж байна. За наа чин бүр ямар амар асуулт вэ? Гээж яах барыг тасран нэлээд л муулаад ирсэн та. Гээж яахын дугаарууд дээр асуултууд бас чанга байгаа гэсэн. Ой. 4 дугаар яасан. Яг 2 нь гайгүй те. 2 нь гайгүй. 2 нь бас яг энэ шиг юм чанга бас. За би зүгээр татчих дөө. Шат. Тэгээс энэ хоёрын талаараас нэг гоё ярьж өгч байсан. Алин гэхтээ. Хойлоо найзуучт. Йоо ямар амар хүнд асуулт асуу. Тоглолт бэлтгэлийн үеэр бас зөндөө цуг явс. Тэрнээс гадна бас тэрнээс өмнө бас холбоотой найзууд байсан. Өмнө нь бол нэг амар дотор тоглолтоос хойш бол тэгэл зударсан шүү дээ. Яа. Чангаш. Хүмүүс тэгээд нэг та нарын тавьж байгаа асуулт чинь баг аавдаа хайртай юу, ээждээ хайртай юу гэж асуугаад байгаа юм гэдэг. Юу хоёр найзынхаа алин гэхтээ. Ганга баяна. Тийм. За cheers. Ер нь Drink Champs үзсэн үү? Юу? Drink Champs Америкийн. Одоо яг нэг бидний нэг юу авсан. Рилсүүдийн үз. Би бас нэг эдэн дугаар судалж үзээд үзсэн. Амар байл тийм. Бид нар чи юу чамаагүй асуудаг л шүү дээ. Ингээл сууж ирсэн аа. Тэр хоол ч нэ энэ хоол ч нэ шууд хоёр хоолыг асууд. Чи хоолн дээр татж байгаа хүмүүсээс хүмүүсээр харагдаад ах шиг байсан шүү. Тэр рилсэн дээр. Хөөе дөнгөд юу л юм бэ л л дээ нөгөө тэр хөв хүний л судлаад яг зүгээр тэрэн дээр нь л дөрүүлээд асууж байгаа даа л яг ижил юм. Тэрнээс гаднаас нөгөө юу вэ? Тэр чинь нөгөө нэг Америктаа ингээд одоо нөгөө Tupac Big чинь бол ингээд амар том юу шүү дээ. Ингээд байнгын яригдчихэдэг. Тэгэл Tupac DMX үү ч юм уу. Тэгэл тэр чинь ингээд яриас Крис Браунаас хүртэл ингээд сууж байгаа шүү дээ. Game of 50 Cent өгсөн чи бүр ингээд инээд алдаад бүр байж ядсан. За би татчихё гэж татчихсан. Тэг саяныхтай л адилхан. Тэгээ хоёр хамтрал хийцэн ингээл хоёр амар ингээд ахна ч юм уу тэг ахна айдсан. Тэгвэл шүү дээ дараагийн асуулт руу гарцгаая. Дараагийн асуулт нь болохоор IGO 36 37 дээр төшөөгөө. Төшөөгөө YouTube-ээр төшөг. Юу гэсэн юм? IGO төшөөгөө. IGO төшөөгөө YouTube-ээр төшөг. 36 37 гэдэг юм уу? Нэг тим юм байсан шүү дээ. Нэг хоёрын гол нэг хэсэг нэг юм болсон шүү дээ. Нэг өгшин харагдчихлаа гэдэг нэг тий. Тэндээс чинь ингээд төшөг бас нэг баахан YouTube дээрээ ингээд юу хийцэн бичлэгнүүд хийсэн байсан шүү дээ тий. Тэрнээс нь одоо юу гэх юм жирийг ярен дээр 36 70-тай юм шиг хөгшин гэдэг үү? Юм шиг харагцсан тий 29 30-тай юм шиг ингээд харагцсан. Тий. Тэг зин тий IGO төшөг. Юунд орчвоо? Юунд донтчваа гэдэг. Тэг би амар өөрөө юм юу ахгүй нэг хүн рүү ингээ хараалцсан ахгүй. Тэг тэр бүх юмнаас ингээд үндэстэй ингээд иштэй тэгээд ингээд явцаа болохоор надаа ингээ амар одоо ингээд надад ингээд бичлэг хийх нь яах вэ? Тийм учраас тэгээд би өөрөө ихсэн юм чинь төшгийгээ сонгоч. За тэгвэл шууд дараагийн асуулт руу гарчээ. Дараагийн асуулт маань болохоор Бүрнээ юу, Батүрээ юу? Йоо. За уусаа наа чи бол easy байна уу? За Батүр. Уусаа яг нэг бидний менежер, бит хоёрын менежер гээд одоо энэ чинь баг 19 оноос хойш хэлнэ шүү дээ. Ийгээд ингээд чи ингээ муу санаа мэдлэлцээд ингээ би ч одоо баг гэртээ ингээд
ингээл амар хэцүү байж байгаа чинь Батөр үйл ирдэг. Тийм л хэцүү ч байх уу? Хэцүү биш нөгөө нэг юм. Зайлшгүй ингээ шаардлагатай ингээл байж байгаа. Батөр үйл гэж байгаа юм чинь. Тэгэхээр Батөр гэсэн. Манаас нэг сүүл таарсан шүү дээ. Явж байгаад. Цингэж явж байгаа. Тэр нэг 10 хэдэн онд юм зогсохгүй дуу гардаг чинь. 19 тий. Тэр дуу бас амар хийт авч гарч ирсэн шүү. Тэр дуу гарахаас өмнө нэг зураг явсан шүү дээ. Жи ах та гурвын нэг зураг. Тийм. Жамц тагрын. Тэр зураг яваал нэг хамтран гарах наа гээл төд бодлого араас нэг зогсохгүй гараал. Яг киноны саундтрак гэсэн тий. Тийм. Boss чинь Boss юм тий. Тийм. Тэр амар бүүн болсон хэсэг. Тэгээ сая бас нэг тоглолт зөний зоо тоглолт болох жоохт сантахтаас хамтарсан шүү дээ. Sin City гэдэг. Тэгвэл дараагийн асуулт Big G юу Santo. Хоёулын тань одоо ингээл доо муутай тэгэл хоёулын тань ингээл Сайхнаар сайх дүүс гэл явж байгаа. Зогс тат юу тат. Заах Гэлэл хатар штэ. Заач ирсэн. тэг ахнараас хийсэн юмтай хүмүүс одоо хүртэл ингэж хийсээр л үнэлж байгаа. Одоо л яалч хүнддэхгүй байхыг харахгүй. Ингээд гол цугаад ингээд асуулт тавиад асуултанд хариулах ямар хөө санагдд юм бэ? Үгүй харин би юу яасан аахгүй нөгөө нэг найз охинтойгоо ингээд нөгөө ярьсан аахгүй. Тэнгүүт Монстаро билүүч юу гэдэг заавал асуулт ирнэ. Тэгээд би мэдчихсэн юм гэдэг асуулт ирнэ гэдгийг битээр хоорондоо ярилцсан аахгүй. Тэгсэн чинь тэрнээс бүр амар асуулт ирсэн чинь бүр юу вэ? Юу? Ер нь одоо бит хоёрын нэг юм юу асуултууд байна л да ингээд нэрээ утсалсан. Би гэж идсэн лимона татар Tupac Biggie гэл. Мэн идэ асуулт юу байдгийг. Яалч нөгөө нэг харьцуулагдах хэвээр хүмүүс. Тийм. Ингээд өндөр төвшний байдаг. Тэг ялангуяа манус бүр ойрхон байгаа болохоор ингээд. Тийм. Тэгтээ хүн бүрийн хариулах үнцэн өөр байгаа юм л та. Одоо чи та ингээд хариулж хахад зарим нь зүгээр шууд хариулж байгаа юм. Юу ч бодохгүй ч юм уу те. За тэр штэ гэл штэ зүгээр. Тэг яагаад тэрний болохоор нэмээ. Тэг эсвэл өмнөх дурсамжтай ч юм уу ямар нэгэн холбоотой гэдэг ч юм уу. Тэгээ бас хариулт хүмүүс байна. Тэнгүүт бас нэг таны өнцгөөс харангуй бас нэг өөр хариулж байгаа гэдэг шиг. Тэрэн дээр л ялгаа гарч байгаа болохсон. Одоо бас нэг харьцангуй нэг үе бол энэ эмгтэй рэперүүд бас төрж гарч ирэх нь бас их байна шүү дээ. Одоо сүүл нинэ бина гэл зөндөө. Одоо хулаанууныг рэпертэй орох уугүй юу? Мэдгүй. Би одоо Тэр ер нь асуу. тэр их сонсогч мэдгүй л үтэй гэж. За тэгвэл дараагийн асуулт. Дараагийн асуулт маань болохоор NM нөө Mrs юм уу? Versus Sam. Найз тэгээ дээрэс нь зөндөө цог юм хийлээ гоёлаа. Тэг учраас Versus Sam. 100-ны гоног тэгтэй гоё доо. 100-ны гоног тал бай. 100-ны 100-аас илүү 100-ны гоногт нь бай дуртай. Тэгээ NM-д дуртай дургу гэсэн биш шүү. Зүгээр л Versus Sam амар гоё. Монголынхоо рэперүүдээс нэгийг дэлхийн зах зээл гаргаад ингээд явах ингээд нэг боломж ирүүлчих хэнийг авч явах вэ? Өөрийгөө биш ингээ явах юм. биш чи өөрөө биш чи нэг хүнийг аваад дэлхийн зах зээл гарах боломж гарч ирлээ. Хэнийг авч явах вэ? Вандел. Би бол Вандел гэж бодчих. Үгүй. Юу би нэг талигач лилтөг яахыг ингээд дэлхийн зах зээлд авч явах амар тийм юутай угаасаа авьяастай потенциалтай гэж харж исэн угаасаа. Тэнгүүт би авч явах нь ч яах вэ? Зүгээр яг дэлхийн зах зээлд гарах бахтаа л гэж бодож исэн бохгүй. Тэгэхээр нөгөө нэг байрны ах дүүс тэнгүүтээ амар хэцүү.
амар сайн. Цаадахнаа чинь Trap Generation-ыг бас амар шүү дээ. Тэр Trap Symphony-г хин хийжсэн нэр. Trap Symphony болоо. Тэр нөгөө нэг өөр beatmaker-ийн дуун дээр тэгэл бид гурав ямарчсан дуулжсэн. Гэхдээ ер нь би ямарчсан энэ асуултанд бол төвгийнхийг л гэж хариулмаар. Төвгийнх ер нь байсан бол short producing, mixing тэгэнгүүтлээ ингээд гарчих байсан л гэж бодож байна. Юу те. Амар юм шат дамжлагыг ингээд авчих байсан. Nuance fiction те. Тий. Nuance fiction те. Nuance fiction бас нэлээд юм бит чинь бас хийжсэн те. За тэгвэл дараагийн асуулт руу гаръя. Нэг хуучин цаг үед нэг одоо нэг хоёр эмэгтэйнүүд нэг гала гэдээ тавтлаг байсан шүү дээ. Хөв гүн зулаа гэл хит дуутай. За. Бас нэг амар ингэ хит болсон шүү дээ. Тухайн үед нэг хуучин гала юу, фокс уу? Гала. Маргаангүй юу? Яагаад Одоо чинь ингээ гала штэ гэдэг. ийм дистрэ ингээ хаяглаад ингээд байж байгаа штэ. Жахтал гала гэдэг гэсэн штэ. Нэг тийм учраас зүгээр гала. Нэг гэртний ингээд ийм домог леженд гэдэг утгаараа гала. Түрүүн бас нэг ярьсан штэ. Олон эмэгтэй рок поп артисттэй ингээд нэг уран бүтээл төрөмсөн гэд. Тэгвэл саран туяа юу? Сарчмаа юу? Саран туяа. Тэгвэл саран туяа юу? Ариуна юу? Амрас. Үргэлжлүүлээл асуусан шүү шууд. сарын туяа ярина юу? За ерөнхий саран туяа юм байна. Ус яа ч юм манай бага ангийн багш бүр ингээд саран туяагийн фэн. Тэнгүүтлээ ингээд бүх ингээд дууг ингээд сонсдог. Тэнгүүтлээ ингээд манай бага ангийн багш руу ингээд нөгөө нэг хүүхч өмүүлээд наа гэж залгахад саран туяагийн дуу явдаг байсан байхгүй юу? Тэгээд сараагчийн дуунууд амар туртай тэнгүүт юу юм саран туяа. За окей тэгвэл дараагийн асуулт руу гарцгаая. За дараагийн асуулт маань болохоор шүү дээ. Яа надад бүр амар их асуултаа юм шүү. Үгүй. Оо харин гайгүй харин цөөхөн орсон. Цөөхөн шүү дээ. Дараагийн асуулт маань болохоор сарюна юу? Анируу. Сарюна. Яагаад сарюна гэж? Бид чинь амар олон хит дуутай. Тэгээд чи чинь бас нэг юуны сарюнагийн үндэсний бүх хүмүүсийг ингээд сонсгож байгаа учраас чихийг баясгаж байгаа учраас сарюна гэж хэлсэн. Монголоос гадна хэд сонссон гэх ойлготой. Тийм. Бүр яад үндэсний. Тийм ээ. Баярлуулж байгаа учраас сарюна гэж хэлнэ. Окей. За дараагийн асуулт руу гаръя. За дараагийн асуулт нь болохоор Мөнхөд 21 альбом уу? The Wonderboy альбом уу? The Wonderboy альбом. Мөнхөд 21 илүү биш үү? Гүцэхгүй юу? Гүцэхгүй. Энд дэр нэг тайлбар Тийм хэлээ. Уг нь мөнхөд 21-ийг сонгох гэж бодсон. Уг нь бид энд асуулт мөнхөд 21 гэж бодсон шүү дээ. Үгүй шүү дээ. Яагаад яг энэ тал дээр гоё. За нэг талаар нь дабл цомог. За. Тийм. Нөгөө талаар нь ч юм уу. За одоо яг ярингуут яг за одоо юу мөр чинь дээ. Мөнхөд 21 болохоор ингээд нэг юм вакуумжаад баг ингээд бүтцэн. Тэнгүүтлээ Wonderboy альбом ч юм болохоор ингээд бум ингээд талд ингээд явцаахгүй. Тэгсэн чинь ингээд дууных нь тоогийн л бодооч тээ тэгэл болоо штэ. За бараг л болоо штэ. Нээсэн даяас хойш анхны даавар цомог гэдэг. Тийм. Тэгтээ ч ер нь мөнхөд 21 бол яг чанартай цомог л таа. Би бол тэгтээ мөнхөд 21-д илүү дуртай. Ягаад ч юм мэдэхгүй зүгээр л та хоёрын фэн хүмүүс ч юм уу яалчгүй битүүтэй санал нийлэх байх гэж бодож байна. Тийм. Нэг яг Wonderboy-гийн 3 цомогноос мөнхөд 21 бол нэг талаараа бас анхны цомог, нөгөө талаараа бас амар бүүм хийсэн цомог. Тийм. Тэгтээ амар юу л та бас шинэлэг. Үний бас тийм юм байна л та тийм. Хөв үний үжил бодлоо. Хоёулаа тэр бас тулах халгүй шүү дээ. Тийм. Чинь бит хоёрын л үжил бодол нь мөнгө 21 байгаа байхгүй. Тийм. Яг тэрэн дээр яг уучлалсан. Яг би
Өөрсдөө асуудыг жоохон тулгачих шиг байна. Зүгээр өстэй. Зүгээр. За тэгвэл тэрнээс хойш гэж яах. Тухайд нэг болттой нэг дуу хийсэн шүү дээ. Тийм. R&B-г бас амар том төлөөлөл хүн шүү дээ. Эхний нэг дуу чамд сонсогдож байна уу? Тийм, чамд Эхний дуу. сонсогдож байна шүү дээ. А юу Эё байгаа? Аль нь их? Биш тэр чин Эё чи хоёр дахь нь хаа. Эхний юунд нь чамд юу гэлээ? Сонсогдож байна шүү дээ. Юу гэлээ тэр мэн. Чамд сонсогдож байна уу миний гэдэг юм үстэй. Жаа шаачлаа. Яаж нааж шүү дээ. Муу. А тийм лөө. Муу. Тэгэд ардаас нь Нэг заал аваад гарч байхад клипний зурагтайгээд хоёр явж санаж байна нэг хүн нүм болоос. Төвгийн ах мах. Тэгээ бөөндөө нэг заал авдаг гэсэн шүү дээ. тэгээ хоёр дахь нь Эё юм шүү. Эё. Хоёр дахь нь Эё чинь тэгээд юу юм шүү. Би бол тэгж ойлгосон. Одоо ингээд эхний нэг дуур дээр болт хоёртой хамтдаж байгаа шүү дээ. Тэгмээ дараа нэг болтын нэг синглдэд хоёр ингээд нэг хамтрах юм. Тим дийл байсан уу юу? Эсвэл анханасаа зүгээр хоёр дууг ярьсан байсан уу? Энэ зүгээр нууц цэвэр үлдсэн зүгээр. Аа тийм ээ. Тийм. За тэгвэл асуулт руу орцгоо. Тэгвэл болдоо би гэсэн. BX. Ямар нэг BX болдоос илүү гэж юу? Маа нөгөө нэг анги охин бүр BX-ийн бүр улаан фанаас аахгүй. Бүр нөгөө нэг би нөгөө нэг 4-1 дамждаг тэнгуүтэл тэднийх 4-2 дамждаг. Тэнгуүтлээ BX сонсох гол хүлээ. Бараг тиймэрхүү. Тэгээ тэнцээч ийм Sony Ericsson тэнгуүтлээ Nokia гэх нэг ингэж юугаар ингэж наад доомоос өгдөг гэдэг. BX бүх юмаа ингээд зориулнаа мориулнаа ухааны юм ярьсан. Тэнгүүтлээ би тэрийг ингээд угаасаа мэдсэн дэвэж BX баг Саяас тэгтээ ахын тэр гарч байрныхан гадаад BX сайн нэг ахын нэг шинэ сүүл гарсан миг захгүй гарсан дуу байсан захаа гэдэг. Тэрийг сонсоогүй юу? Тэрийг захгүй тэрийг сонсороо. Тэр амар гоё дуу. Тэнгүүтээ төсгөл дээр нөгөө нэг уулын ойр өндөр бол тэрийг шаацсан үү тийм. мэдгүй шүү дээ. Стаа сонс. Тэр дэхтэй гоё дуу болсон. За дараагийн асуулт руу орцгоо. Сайн нэг юу байсан штэ. Кино нэгдлээ. Хэдэн юм хамгийн сайхан хоёр. Тийм. Энэ киноны талаар очиж Тэслээ үзсэн үхний үзсэн шүү. нээлтэн дээр нь үзсэн байлгүй дээ. Үзсэн байлгүй дээ тийм. Оо хоёр гуруулаа нэг таарсан шүү. Нээлтэн дээр ирээрээ гэж таг сандсан байлээ. Sorry. Да гойс. Тийм. Үсэг нөгөө нэг юм төсөөлөөгүй нэг юм аавра нөгөө нэг ертөнц гээд байгаа шүү дээ. Тэр шиг нэг тийм юмны талаар хийсэн байна. Акшн төрлөөр хийсэн байна. Тэнгүүтлээ Бас нэг төрөл нэмчихөө те. тийм тэнгүүтлээ акшн төрлөөр хийсэн байна. Тэгээ аавра нөгөө нэг юм имчилгээ одоо юу гэдэг нэг юм монголчуудын итгэдэг юм нөгөө нэг юм тэг юу мэрч юмтэй одоо нөгөө даалт ертөнц гэх юм уу? Даалт ертөнц ингээд тэр талаар ингээ хийсэн байна. Тэгээд дээрэс нь хайрын одоо ингээ мэдээч ингээ хайрын тухай байсан байна. Тэнгүүт надад амар гоё санагц. Би үзчихэд бүр яг ёо вандаг өгчөнгөд гэ миний нүдмэс асгах гад бүр ёо. Тэгвэл хамгийн сайхан нэг үү, хамгийн сайхан хоёр уу? Би хоёр гэж хэлнэ. Яалчгүй шинэлэг шийдтэй. Амар гоёс. Тэр гантулгаахын нэг өгсөн ярьцлага өгсөн. Тэр киног ингээд зогсчихно гэж бодсон чи яар өргөжлсөнд би арай баяртай байна гэдэг ярьцлага Би өгсөн. бол хоёр гэж хэлнэ. Тэр гоё. Ер нь манай асуултууд ер нь дуусчихин дөө. Тийм. Одоо баг ганц асуулт байна уу? Түрүү нөгөө нэг хэлсэн ш нэг утас нөгөө найзтай өгөөд яг тань дуугийн сонсоход оппозит гэдэг. Оппозитын талаар ингээд нэг анх баг нэг хипхопд ингэж хөтлж оруулсан хүмүүс гэж ойлгож болох юм биш үү? Оппозитыг өнгөрсөн жил оппозит тоглолтоо хийсэн цэнгэлдэгт. Оппозитын одоо нэг иргэн ирсэн талаар юм эсвэл өмнөх оппозитын талаар нэг хэлэхэд сэтгэлдээ хэлээж. Одоо яг юу ч хариулсан. Оппозитын талаар сэтгэл. За битээр ямарчсан тоглолтоо хийсэн. Тэнгүүтлээ 100 ингээ болдгороо болсон. Тэнгүүтэл
яг нөгөө нэг зуны бүх ингээд ивентүүдийн араас оппозит ингээд хийсэн. Тэр ингээд аим баяртай. Ерөнхий зур уусаа ингээд аим баяртай баг гэж алгадаал хийсэн. Оппозит ер нь Монголын хипхопт өөрчлөлт хийсэн үү? Хийсэн. Амар өөрчлөлт хийсэн. Чиний байр суурь дээрээс ямар? За миний байр суурь дээрээс болох юм юу ах юм бол нэг юу мэрчмтэй. Бит хоёрыг ингээд нөгөө нэг юм хипхопт ингээ уруу татах юм хэмжээний ингээд бүр амар хипхоп хийсэн. Тэнгүүтлээ ингээд тэр хипхопынх нь ингээд нөгөө нэг лейблд ингээд илсцэн. Тэнгүүтлээ тэрэнд нь оронготлаа амар юм соронготлаа гараад пам гэд өглөөд үргэлжлээд явсан. Тэнгүүт тэдрээ бас ач гавьяа юм болов. Тэгвэл оппозит вандэ боёо. Тэнгүүтлээ заажаар зүбэг бодчихно. Updated version гэдэг үстэй. Тэ. Нөгөө талаараа limited дээ шүү. Updated version гэж утасч updated ингээл яж байгаа шүү. Тийм учраас зүгээр wonderbo гэж хэлнэ. Окей. Гоё хариулт байна. За ингээд одоо парт 2 өндөрлж байна. Тэгээд одоо дууны парт эхэлж байна. Дуу одоо 2 дууны аль нэгийг сонгоолно. За. Let's go. Дууны парт эхэлж байна. За эхнийгээр харьцуулах дуу. За эхний дуу. Бас 2 дууд сонсвол нэд аль нь вэ шүү дээ. Тийм. Эхний дуу. MC Eric хэцүү байна. MC Eric. Дараагийн дуу нь болохоор боо ихэр сувд. За уусаа эхнийх нь эхлээд хийсэн л Ориг хувилбар тий. ориг хувилбар нь л уусаа. За дараагийн дуу дүү. Дараагийн 2 дуу. За. Remix. Эхний дуу, 2 дахь дуу. 2 дахь Энэ дуу нэг. энд он гэж байна. Окей. Уусаа Stropy амар дуу. За 3 гэж дуу. бодчих. Тэгвэл дараагийн дуу. Хинжингийн Shadow Jams. Энтэй харьцуулагдсан дуу. Энэ 2 дууны аль нь вэ? Илтлит. Тайлбар. Амар тийм агрессив нөгөө доторх хүнээ ингэж нээсэн болохоор Задлж гисэн. болохоор лаг гэж бодож байна. За тэгвэл сүүлийн 2 харьцуулсан дуу. Эхний дуу. Ванде бочойдаг мөнхөд 21. 2 дахь дуу нь болохоор Ванде болилтог трап симфон. Энэ 2 дууны аль нь вэ? Дээч тий. Trap Symphony. Тий. Тийм тэгж л Trap Symphony. Дуу таалах хэсэг маань өөр өндөрлж байна. Тэнгүүтээ манайхаас юм юу байгаа? Төгсгөлийн хэсэг маань Мондогийн фаны болон тий, фаны болон сонирхолтой болон маань эхэлж байна. Тэгээд 3 асуулт байгаа. За окей, асуулт руугаа орцгоё. хариулт нь эсвэл татна. Тийм, хариулт нь эсвэл татна жишээд тий. За тэгээд нэг хүний биед нэг өдрийн турш байвал хэний биед орох вэ?
хариулахгүй ууж болно. Эсвэл хариулаад ярьж Би чадна. Justin Bieber-ийн биед ороод үзчихтэй юм уу? Тэ. Тэгж бодож байна. Аха. Тархнаа чи амьдралаас. За чин бас яалч супер дөпөр юм ба. Станарэ тий австах марк Бористо боолтой. За хоёр дахь асуулт маань болохоор хэрвээ юм хитэн хүн байсан бол ямар залуу крашлах байсан бэ? Монгол юм гадаад юм. Хамаагүй. Тий. За Weekend-ийг л крашлах байсан. Тий Weekend. Weekend-ийг Яагаад Weekend-ийг крашлах байсан бол тэгвэл юм хитэн байсан бол? яг энэ хүн юу ярьдэм бол гэж бодох байсан баг. Юу хийдэм бол? Яаж ингэдэм бол гэж л бодож крашлах байсан баг. Эмхтэй хүн байсан бол. Окей. За маа энэ болонгийн маань хамгийн сүүлийн асуулт нэвтрүүлгийн маань хамтлагаасаа гарах уу? Хамтлагтай шинэ гишүү авах уу? Яг уу. Би бол мэдэхгүй мэн. Гэтэ өөрийн сонголт өөртөө зөв татаж олно. Татаж олно. Эсвэл татчих болно бас хамгийн Татахгүй. Хүн имэд бол Вандебо хотлаа л да. хотлаа шүү дээ. Хүн Гараадас хотлаа тий. Хүн нэмж орвол бүр амар хээтлэн. Тэгээ Вандебо байха болчих юм болов. Нэгдүгээрт бүр амар хээтлэн. Тэнгүүтлээ яг хуу Вандебо хэвээрэл байна л Тэс да. байгаа юм байгаагаараа байх шиг Тэнгүүтлээ шүү дээ. За юу гэж тайлбарламаар юм бэ? Сүүлийн асуулт чинь хамгийн сүүлийн асуулт. Хамгийн сүүл ингээл юм байхгүй. Хүн хааш дэмүүл бол Вандебо байха болчихлоо гэж бодож байна. За уусаа юу юм бэ дөө? Би яг энэ нөгөө нэг калчрыг авч үлдэхийн тулд хамтлагаас л гарах юм байна. Уусаа. Нэг сувстаа авч үлдмээргүй л Амар том шийдвэр шүү. Тийм бас том шийдвэрлэлтэй юм бол тий. тийм байна. За асуулт маань өвгөрч дууслаа. Нэвтрүүлэг маань бас өвгөрч өндөрлөх цаг нь бас болсон байна. Тэгээд Тийм хөрөлцөн урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. За баярлалаа. За Өрсөнд баярлалаа. Яг ингэж суугаад хариулаад асуулт тавиад хариулахтыг ямар хөө мэдрэмж үйд юм. Амар хэцүү юм. Юу вэ? Дараагийн оролцогч нартай хэлэхэд Дараагийн зүүн бэлтгэлтэй л орж ирээ. орж байгаа хүмүүстэй бүгдэнд нь хэлэхэд бол ёо жоохон бэлдэж байгаа. жоохон бэлдэж мэлдээд нэг тэгэхээр юм биш үү. За ингээд маа хамтарч байгуулагч Моти тэгээд Мотигийн маань зүгээс бас гарын бэлгээр ардуулж байна. За хөрөлцөнд урилга авсанд баярлалаа. Тэгээд бас энэ нөгөө эхлээд нэг юу гэсэн шүү дээ, веб гэсэн шүү дээ тий. Энэний бас юу байгаа 5 төрлийн ямттай juice байгаа. Дотор нь тийм дотроо төрөл device байгаа. Солих device байгаа. Тийм бас Мотигийн маань зүгээс гарын бэлгээс гардуулж байна. За баярлалаа. За ингээ манай UBCAP-аас уус үед жолооны ард битгий суугаараа гэдэг аялал эхлэлээ гэдэг энэ хөө 50,000 төгрөгийн ваучерыг бэлгэлж байна. Тэгээд уус үедээ битгий жолооны ард суугаараа. Тэгээд UBCAP-аар дуулган жолооч дуудаж үйлчлүүлэх юм бол илхийг өгч найдвартай даатгалтай. Одоо чиний машины хүн барьж явж байгаад шүргэж мөрөх юм уу мөргөлдөх юм бол тэр хүн чамаас төлбөр нь гарахгүй тэр жолоочоос төлбөр нь гарна. Ямар ч асуудал 100% гэсэн. Тиймээс UBCAP-ыг сонгож хэрэглээрэй залуучуудаа гэж уриалж байна. За тэгээд нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлж जैन. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай guys. Let's go. Ята авсан. Yeah.